Сайн байна уу гэж сайхан монгол хэлээр гар барьж мэдлээгүй ч ган үзгийн хушуугаар ганц худгийн нэгэн камераас найз мөнгөөнөөдөө мэдчилж байна. Мөнхөө та хоёрын тухай сонссон. Хад мэд сэтгэлийн хаттай байгаарай. Сэтгэл санаагаар унаж болохгүй шүү. Хизээ нэгэн цагт бүх юм сайхан болно. Аз жаргалын шувуухай алган дээр чин буухын цагт ахиад чи амьдралтай хөл нийлүүлэн алхах болно. Залуу насаараа чи гайхуулж завл гарвал инээж яваарай. Будантай өндөр уулнаа бодлож явнаа найз нь. Буутай хуйгийн өмнө бөхөлцөж явнаа найз нь. Эндээс та нарынхаа төлөө санаа зовж суухаас өөр хийж чадах юм алгадаа. Найзыгаа уучлаарай. Найз мөнгөөнөөдөө 2004 оны 3 сарын 2 хэмээн загтал илгээсэн найз нь жолоо барьж явахдаа найзыгаа ийм болгочноо гэж бодоогүй нь лавтай. Магадгүй тэр өнгөрсөн цаг хугацааны аимшигт дурсамжиндаа мануулж насан туршдаа өөрийгөө буруутгаж явдаг ч юм билүү. Ичнээ ингээ аваарт ороод бид нар биеиндээ буруу өгөөд биеиндээ гомцсон гэсэн эргээд илүү гоё дотн найз нөхөд биеинтэйгээ тэр жаргал зовлонгоо хуваалцсан тэр гоё найз нөхөд байх болов гэж аяг боддог. Тэгээ одоо бол бид нар өсөд холбоотой биш л те. Тэгээ яа ч юм хизээ нэгэн цагт одоо энэ найзтайгаа уулзах болов уулзвал энэ захиаг бас уншуулна да гэдэг үүднээсээ би одоо бол энэ захиаг нь хадгалж явдаг. Тэгээ одоо бол ерөөсөө уулзалтаагүй. Зовх цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Цомирлогоо нээсэн цэцэг шиг насандаа нөхөрлөж явсан найзуудыгаа 5 жилийн турш хүлээж мэдээ орлгүй уйтгар дарагдан суусан бүсгүйн гунигийг үргээж гэгэн амьдрал бэлгэлэн бяцхан хүүн ижидэн ирсэн. Их хурцын ариун холбоогоор холбогдсон ээж нь хүзүүнээсээ доош мэдээгүй болсон хүмүүсээс үрээн тээж өөрөөрөө төрүүлсэн анхны ээж болохдоо хүүхдтэй болсон цагаасаа эхлэн мэдээгүй байсан биеэн мэдэрдэг болсон юм. Яг тэгэл жирэмсэн болоод хөдөлгөөн ороод гидсэн дотор хөдлөөс хэлж явах амар баярлалаа. Хөө ямар хөөр хинг хөдлөөд тийштэй гэл. Тэгэл яг хөвтэйл ингээл унтах гал ямар бүр илүү хөдлөн. Тэгээс гэж аль хөдөл чинь энэ хөдөл чинь тэн хөдөл чинь гэж бол нэг мэтгэд би унтчихдаг. Ерөөсөө эмчийн хялтанд баг ороогүй их олон сар болсон. Манай хүн айгаад эмч намайг ийм байж жирэмсэн болвол яах юм? Яагаад жирэмсэн болж байгаа гэж загнуул яах юм гээд. Тэгээ очоо үзүүлээд яасан чи өө за яхаа маргааш өглөө гэж түрээ тэрэ хяналтанд оруулчихъя гээд. Тэгээд маргааш өглөө нь өстө очоод хяналтанд орондоо гээд амар баярлж ийсэн чинь гинт оройноос нь эхлээл хачин боллоо. Тэгээ нэг л ерөөс ямар сони ингэ шээс ойр орхон гэж гарна гэж баймааргүй. Ямар хачин ингээл бодоод идэг ойр орхон гараад тэгсэн чинь шин яг 12 өнгөрөөгөл хэлсэн чил юм нэг биш болчихлоо. Тэгэл нэг тандыг хичээгээд дуудаад оруулж ирээл яасан чи нөгөө манай их тэр хич бүр юу ярьж байснаа чинь төрх болцсон юм шүү дээ. Аливаа хурдл төргөл хурдлаараа гэж би мөхөөрөө залгаад чи ирэх болж ийн үс мөхөө. За яалаа очлоо гэсэн машин аваад хурд ирээ гэд. Тэгэл мөхөөч орж ирсэн намайг тэврээч аваа гарсан. Хөлөөсдөр ч хөлөө авахтар ч үзсэн чи хүү на хүүг чинь гарах чи чи юу станер юугаа яа суугаад таа гэд бушууга шиг дээшээ түрээл зүр төрх орон дээр гаргаад Бүх юм сайхан жамаараа төрлөө. Эхнэрийн мань би ч бас сайн байх шиг тий. Тэг хүүхд мэн гэсэн өөлж чарлж яах гэдэг чинь бас эрүүл байна гэсэн мэдрэмж төрж исэн. Тэгээ одоо ингээд ийм хөрхөн том болцсон чинь ээжтэй одоо аюух тосолж байна. Ээж нь одоо ингээд юм авч чадахгүй. Ээжтэй тэрийг аваад өгөө, чи аягыг аваад өгөө ч гэл инхээр чинь хөөхөн авчирч өгөөд. Би заримдаа ингээд ээжтэй талхаваад ирдэ гэл хэлдэг байхгүй. Тэгэхээр чинь за гэл талны сав бариад гүгээд ирэн. Тэгэл аливаа ээжтэй аяг аваадаг гэхээр чи хөөх аяг аваад өгөн. Тэгээд ийм хөөхөн ээжтэй тусалдаг юм хөөхөн хүүтэй олчоод. Ад жаргалтай бол байна да. Ээжтэй хайртай.
дээр босчих юм бол гоё хоёлаа хормоо шүү гэл ер нь аюух гоё мөрөөд ширдэг гэсэн. Тэгэл хувийн малаажны зураг энэ тэнд Тий би телевизрийн тэр зэлээ. би ч анхаараа ийм гоё хормын болоод юмсан ийм завгартай ийм их гэл ингээл 2007 онд хүүхдээ болоод тэгээд төснийхээ дараа гэрэлтэй батлуулах. Тэгээд хүүхдэд нь төсний гэрчлэг хэрэгтэй болно гэл. Тэгэхээр нөө эцэг их хоёрын гэрэлтийн баталгаа хэрэгтэй. Нөө гэрэлтийн баталгаа өгөхдөө дарга нь тусгайлж өгнө гэсэн би тэрийг өрөөндөө гэдэг өрөөндөө дуудаж ирээд. Тэгээд даргын өрөөнд ороод тэгээд яг даргаас нь бас нэг тийм дурсгалын сүмнэртэй тэгээд гэрэлтийнхээ баталгааг авахуулаад зураг авахуулаад. Тэгээд сайхан амьдралын жамаар ингээд айл гэрийн голомтой ясаагаал тэгээд сайхан хормоо хийгээл ах түсээрээ цуглаар алнаас төгтөрөө цуглаар хормын ордонд одоо тийм сайхан хормоо хийх тийм боломж цавшаан гарах бах гэж боддог. Тэгээд одоо ч гэсэн тэр итгэл мань хിവэрэ байгаа. Эхнэрийн ажилтан дасгахын тулд өөрийнхөө